олон улсын нисэх буудлын төсөл одоо маш олон жил яригдж байгаа. Өмнө үеийн 3 сайхан нисэх буудлыг олон улсын зэрэгэлдээ нисэх буудал болгож байгаа. Түүн дээрээ санамж бичиг зурж байна. Ирэх онд бид нэр одоо байгаа хуучин байгаа 3 сайхан нисэх буудлаа аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн иргэдийн урлаараа баталсан засаж янзлж өргөдөх ажлыг аймгийн төсвөөрөө тавьсан байгаа. Тэр төсвөөрөө бид нэр яаралтай засаад гадаадаас шууд онгоц өмнө гут буудаг. Өмнө гут буугаад шууд өмнө говьдоо штамбраанд даруулаад гайлаад даруулаад паспортон дээрээ даруулах одоо хөлийн зэрэг гадаадын эргийн харьяат за гайл тийм ээ. За тэгээ дүүти фри гих зэрэг юмнуудаа бүгдийг нэгээд өмнө говийнхоо нисэх буудлын дээр байгуулах нь чухал байна. За энийг хэдүүлээ эндээ байгуулснараа нийт Монголд ирж байгаа аялал жуулчлалын компани жуулчлалын 90% нь одоо өмнө говьд ирдэг гэсэн тооцоо байдаг. Өнгөрсөн онд бол манайх 34 орчим мянган жуулчин авсан гэсэн хар тооцоо байна. Гэхдээ тэр жуулчд юу хүсдэг вэ гэхээр шууд өмнө говьд нисч ирээд өмнөгөөс нисээ буцдаг байхыг л хүсэж байгаа. Яг тэгвэл Улаанбаатарын буугаад Чингис хаан зочд буудлын дээр буугаад Улаанбаатар руу төгжирж байгаад нэлээд төгжирж орно тийм ээ. Тэгээд тэнд хонон дахиад буудлын зардал гарна. Тэгээд дахиад гарах гэж байна гэж хагас өдөр төгжирнэ. Тэгээд гараад энэ маш их ачаа тээврээ одоо ачаал ихтэй зам шүү дээ. Манай Улаанбаатар 70 задгын зам бол бүх уурхай руу явж байгаа өдөр шөнөгүй одоо та хэд маань ч гэсэн ирэхэд ч гэсэн зам дайруулж өгч гээл ингэ явж байгаа шүү дээ. Бид нар ч гэсэн тэгэл явдаг. Тэгээ энийг бол шууд агаарын тээврээр хийлжүүл ирэх жуулчдын тоо амар болно. Ирээд буцсан хүмүүсийн сэтгэл ч гэсэн маш гоёор очино. Нэг ирсэн ядаа дараа нь 5 найзгаа авч ирнэ. Тэгэх юм бол манай энэ аялал жуулчлалын баазууд дээр хөрөнгө оруулалтууд өмнө үеийн дэлгүүр, хоршоо, буудал гэдэг ресторан гэдэг бүх юмнууд ингээд хөгжихэд маш хэрэгтэй байна. Тэгээ энийг бид нар өнөөдөр санамж зурж байгаа баяртай байна. Ер нь бол Өмнө Говь аймгаас шууд Солонгос руу эхний ээлж нь Япон руу за мөн хамгийн ойрхон Хөх хот руу Орос руу гэсэн юм төлөвлөгөөтэйгээр санамж зурж байгаа. Тэгээд энэ ажил маань бүтчихвэл Монгол орны өмнөд хэсэг хамгийн их аялал жуулчлалаараа хөгжсөн бүс нутаг болно. Үүнийгээ дагаад хүн амын нэг одоо шилжиг хийх хөдөлгөөн бол маш их нэмэгдэж байгаа. Манай аймаг бол нийтдээ 150 мянган хүнтэй нийгмийн харилцаанд орж байна одоо. Яг бүртгэлдээ 82 мянга байна. Бүртгэлгүй оростроор ирж очиж ажилладаг бизнесээ гэдэг 70 мянга байна. Тэгээ 150 мянган хүн маань одоо аялал жуулчлалын төмөр замтайгаа холбогдоод олон улсын нисэх буудалтай олжоход бол даруй одоо 5-600 мянга руугаа хүрнэ л гэсэн тооцоо байгаа. Тэгэхээр бид нар энийг зайлшгүй хийх ёстой. Энийг одоо ингээд засгийн газартайгаа, улсын хурлын гишүүдтэйгээ, аймгийн иргэдийн уралтайгаа хамтраад тал талаасаа ингээд хийж байна. Тэгээд ард иргэдтэй чөлөөтэй ажлын байрыг зарлж байна. Мөн шинжлэх ухааны технологийн дээд сургууль, политехникийн коллеж гэж байдаг. Тэн дээрээ бид нар одоо аялал жуулчлалын анги, за нисэх буудлын үйлчлэгчийн анги гэдэг юм тийм. За тэгээд төмөр замчдын анги гэдрээ одоо бид нар бодлогоор ингээд нээж явах гээд ярилцж байна. Энэ санамж бичгийн хандаа одоо бүх ажлаа ингээд хийнэ.